Самбацхан үзэгчдээ та бүхэн амралтын өдрөө аядахтай өнгөрүүлж байна уу? За NBTV телевиз аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөд хамтран та бүхэнд бэлтгэн хүргэдэг дуудлага хууль зүйн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаагийн дуудлага хууль зүйн нэвтрүүлгээр бид гэр хорооллын цагдаагийн хэсэг энэ чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа хөдөлгөөнд эргүүлийн алба хаагчдтай хамтран бэлтгэн хүргэж байна. 그렇다가 마시는 것을 Gir hanı. Hingedin çabuk. Ha? Hingedin çabuk. За үзэгчдээ яг одоо шөнийн 24 цаг өнгөрч байна. За ерөнхийдөө бол яг одоогийн байдлаар бол хөдөлгөөнд эргүүлэхэнд бол одоо согтуугийн дуудлага одоо маш их ирж байна. Яг гэвэл өнөөдөр 5 дахь өдөр. За түүнээс гадна бол одоо архи согтууруулахундаа хэтрүүлэн хэрэглээд за гадаа одоо гудамд одоо ухаангүй байдалтай олдж байгаа ийм тохиолдол бол маш их байгаа юм байна. Тэгэхээр хөдөлгөөнд эргүүлэхийн хувьд бол энэ тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүсийг одоо бүсийн онцлогын эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт авчирдаг юм байна. Чанарыг хардсан юм шиг байж чинь зүгэрлээс үстэй. Авг нэрээ хэлээрэй. Авг нэрээ хэлээрэй. Отор ирэл. Хэдэн настай? Хэдэн настай? Гэрээ аяг нь 14 нэг тоо. хаанх 14. Хаанх 14. 14 нэг тоо. Хаанх. Өнгөж байгаа юм байна. Хаанаас олж ирсэн? залуу 24 дэх 5 тоо. За энэ бол гэрээ хаягээд хэлчих. Араа бити атгаад зүгээр усуур өргөж байгаа. Зүгээр бат үтсэн шүү дээ. Ой чи бити хөдөлгөөд байгаа чи ой. Үзэлтэй.
Ой чи би ямар. Яачин. Эле гараа энэ дэр ингээд тавьчих. Яасан. Доош нь тонгоогоод. Тэ. Одоо энэ юу гэдэг вэ? Зүгээр энэ тэр үсэ. Зүр үсэ. Энд чи Вэжээс чи юу вэ? Одоо үүдний хөдөлгөөл эхэлж байна. Ер нь 103-т яг иймэрхүү байдалтай годмонд одоо согтурхандаа хэтрүүл хэрэглээд ингэсэн байдалтай дуудлагаар нь ихсэх хандлага байна уу? За ер нь бол өнөөдрийн байдлаар бол өнөөдөр ч гэлтгүй ер нь бол өвлийн өдрийг эхэлсэнтэй холбоотойгоор годмонд одоо арх уусан согтуурсан тиймэрхүү годмондоос авчирлаа гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар ихэмл архины шалтгаантай яг согтуугаар үйлчлүүлж байгаа 3 хүн байна. Нэг нь арга эртнэ гэж явуулсан, нэг нь одоо нэг коридорт унтж байна. Одоо 3 дахь нь одоо ингэж энэ болж байна. Энэ тохиолдолд одоо танаа засаг яралтай тусламжийн засаг ер нь яг ямар үүрэг хүлээдэг вэ? Яг иймэрхүү хүмүүст. За эхний ээлжинд бол хүнээ үзээд ирэмблийн ангилалтай хийн. Хэрвээ биеийн байдал нь тэр зүгээр хайрч явах чадвартай байх юм бол гэрт нь хариулна. Хэрвээ арга гэрээс нь ирж явах хүн байхгүй харих чадваргүй бол энэ ч нэ ажиглал тэгэл эрүүл усан л явуулна да. Байхгүй. Чи одоо энэ амьдардаг байна. Энд чинь амьдарч байгаа юм байна. Чи эцэс. Сарын Чи хаана хонж юм бэ? энэ чалгууч оруулаас Чи унтсан бай. Эмнэлгийн тусламж үзүүлж байхад нь эсэргүүцэл үзүүлсэн юм байна шүү дээ, тий? би үгүй тийм байдаг шээ. Таныг эмчийн бие талцсан гэж хэлж шээ. Гэг ахан дэгж халдахгүй. Халдахгүй. Тийм байдаг. Та аха. Та согтруулгунда хэрэг хэрэгэлсэн бэ? Гэн хэрэгэлсэн бахо. Тэгээд андуугаар хэрэгэлсэн бах. Гэхдээ тийм айхтар хэрэглээг зүгээр онцгой орон л хайсан бах. Хөмсгөө яац юм бэ та? Гомсгоо эднэртэй чинь тодтол тацхуулчихгүй. Юу болсон? Таксийн давжралын ордоос энэ гарч ирэл 17% орж ирэл наашаа хөрвүүлж ирсэн. Тэгэл энэ дэрэн гутаа мөнгө төгрөг байхгүй тэр өрөөсөн гутал байна. Өрөөсөн гутлын минь тайлаад авбалаа. Намаа нэгжээд авбалаа гэлсэн. Тэгэл өөрөө гэрийн түлхүүртэй байсан. Энэ түлхүүрээ гаргаж ич кармалчил энд байсан. Тэгэл энд одоо яг энд ингээд би зогсвол би яг жоохон цаахан зогссон байсан. Тэгэл тэгжсэн эргэж харангуйтай байсан. Чамшиг эндийг хараагүй юм байна. Наад ч сүндүүлээ өвчсөн гэсэн юм. Тэгэл эргэж хараад доож аваад үрсэн. Гинж мэж тастаал. Тэгэл энэ рүү зогчод одоо энэ нэг ингээл оруулаа юм бол зогт авсан. Чаддсан бол цагдаа дуудаа идэхгүй ч. Тэгэл энтлээ хэлээс одоо нэг эрүүл хүн гарч ирэл учрыг нь болохгүй ахиж наваад гарч авч боож аваад байлаа давхар ингээл ийм л болсон баг.
байшин бил яваад байна. Аяракс. Бүрэн бол байгаа. Нэг ирээхэн бүрэн. Такси авсан юм шүү дээ. Юу болсон юм бэ? Яа, мөнгө өгсөн. Юу болсон шүү дээ. Яг биш ам голдмоо өдөр өгсөн. Хаана өгсөн? Чаагүй. Хаана өгсөн? Аваагүй. Аваа. Өөрөө яг хажууд байгаа. Суулгасан хоёр хүн байсан. Гисэн яг хажууд нь байгаа. Хаана? Эмчээ. Яг биш ам голдмоо. Та дуудчих. Тэр хүн чинь сайраас намайг гарч бас давхар барай боод өгсөн. Үн яасан юм. Тэр хүн чинь ирүүл байгаа ш. Тэр хүн байгаа. Тэр хүн голдмоо өдөр өгсөн. Тэр хүний өдөр өгсөн та. Чамд тэр хүн өөрөө өгсөн. Хаас гар, хоёр нь гар. Нөө яг бигтэй. Яг уулзсан уулзсан гар. Чиний ажил биш гар. Яа сохтой нэгээр ингээд дахиад идэг юм да. Тийм үү? Тий. Тэгээ жолооч нь ингэж зүхтаац юм. Зүхтаас тийш энэ гудмаар ороо. Тэгээ нөө зөвхөсөн гэдэг хүн яах юм бэ? Аа чи сайн мэднэ. Бүгдийн Сая машинтай ойш гэрлэн үрж хүрээ. энэ гайгүй юм те. Өөрөө шанс авахгүй юм байна. Тийш энэ гудмаар бүгд тухтагаа. Тэр хүн За үзэгчдээ яг одоо шөнийн тэг 2 цаг болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хөдөлгөөн тэргүүл гэр оролт одоо үүрэг гүйцэтгэж байгаа хөдөлгөөн тэргүүлд ирж байгаа дуудлагуудын хувьд бол ерөнхийдөө согтуугийн дуудлага маш их байна. Тэгэхээр гэр бүлтэй агсан согтуу тавьсан ийм дуудлагууд бол маш ихээр ирж байна. Сууж.
орж гараад байна гэдэг чи. Орж гараад нөө. Тий. Хаана усан та? Чи хаана нугаад тахти. Энэ яхад энэ чи. За өнөөдрийн хувьд аль чиглэлд одоо үүрэг гүйцэтгэв? Ерөнхийдөө ямар хөө дуудлага зөнгөлөв? За хөдөлгөөн тэргуулийн үүрэг гэр орооллын чиглэлд үүрэг гүйцэтгэлээ. Ерөнхийдөө согтуурлын гундааны зүйл хэтрүүлэн хэрэгэлсэн хүмүүс гудамжинд унтчаад дуудлага их байлаа. Орон гэрт агсан тавьсан дуудлагаас дийлэнх хувь нийцлээ. Ийм л дуудлагууд их гол нь их байлаа да. Ер нь гэр ороололд зөнгөлдөг дуудлага нь энэ үү эсвэл өөр бусад дуудлагууд зөнгөлдөг үү? Одоо бусад ерөнхийдөө дунджаар. Ерөнхийдөө энэ хоёр дуудлага ерөнхийдөө ойрын хугацаанд ер нь үүдэрснээс ер нь их дуудлага их гарч байгаа. Яг энэ чи одоо яг гэр орондоо те агсан согтуу тавьдаг иймэрхүү дуудлага ерөнхийдөө бол зөнхөлдөг. Зөвхөн гэр хороол гэлтгүй эрдэнэ хотын хэмжээнд ерөнхийдөө энэ дуудлага бол маш их гардаг болчиход байгаа хоёр үед бол. Сая бол одоо гудамд унтчихсан хүнийг 103-т хүргэдэг ч юм уу. Ер нь яг энэ тохиолдлуудад ямар одоо арга хэмжээнүүдийг авч байна? За бүр яг хөдлөх боломжгүй тийм хүмүүс бол 103 дуудаа 103 эмч үзсэн тохиолдол 103 түлээл гэж өгнө. Ерөнхийдөө хөдөлж байгаа арай гайгүй гэсэн нь бол 103 хүлээж авах боломжгүй тохиолдол бол цаг алдахгүй тул бид нар өөрсдөө өргөждөг 103 хүлээл гэж өгдөг байна. Гэр орондоо дагсан согтуу тавьсан тохиолдолд бол яг шууд тэр дор нэрвүүлжүүлж байна уу? Бусад арга хэмжээг авч байна. Ер нь шууд л эрүүлжүүл саатуулах байранд хүргэж өгдөг хүлээл гэж өгдөг байна. За үзэгчтэй яг одоо шөнийн тэг 3 цаг болж байна. Тэгэхээр бид 22 цагаас хойш дуудлага хууль зүйн нэвтрүүлгээ бэлдэж эхэлсэн. Тэгэхээр энэ хугацаанд бол одоо яг энэ чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа хөдөлгөөн тэргүүлийнхэн болон за энд дуудлага авж байгаа одоо гэр хорооллын цагдаагийн хэсэгт бол гэр орондоо агсан согтуу тавьсан. За мөн гудамж талбайд одоо арх согтууруулахын нэвтрүүлгийг хэрэглээд өөрийгөө авч явах чадваргүй болсон иргэдтэй холбоотой дуудлага зөнхөллөө. Тэгэхээр дуудлага хууль зүйн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг турш бидэнд таамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрүүлээрэ. Эх 7 хоногт дуудлага хууль зүйн нэвтрүүлгийн шинэ дугаараар эргээд уулзцгаая. Баяр та үзэгчтэй.